Анагаах ухааны доктор профессор Аманжалова туулайг вакцинжуулах туршилт явуулсны дараа вакцинцсан хүн төрөлхтний 5 дахь үе нь хамгийн сүүлчийнх байж магад гэж хэлжээ. Вакцинжуулалт бол устгал. Төрсөн цагаасаа мэдрэл сэтгцийн хямралтай, үзэмжгүй төрхтэй, оюуны хомсдолтой хүүхдүүд олшрох боллоо. Энэ бүхэн бохир агаар хортой хүнс ус хэрэгснээс болдог гэж итгүүлдэг. Гэвч хүн төрөлхтнийг устгаж үгүй хийдэг хамгийн гол шалтгаан бол бүх нийтийн албатан вакцинжуулалт буюу 2-3 дугаар үеийн дархлаадсан удам юм а. Анагаах ухааны доктор профессор Аманжалова вакцинцсан ээжээс хүүхдэд вирус өвлөгдөн дамжиж байхад нэмж товлтын вакцинууд таригддаг. Хизээ нэг цагт энэ нь эгзэгтэй хэмжээнд хүрч хүний биеийг дотроос нь дэлбэлэх болно. Туршилт хийсэн хөөрхий туулайн 4 дахь үе нь эрэмдэг согохтой төрж 5 дахь үе нь амьгүй төрсөн. Хүн төрөлхтөө энэ замыг давтах нь тодорхой. Туулаануудыг 2 бүлэг болгоод 1-р бүлгийг вакцинжуулсан. Сүрээ, сахуу, татран, хөхүүл ханиадны эсрэг вакцин тарьсан. Нөгөө хэсэгт вакцин тариагүй. Эхний бүлгийнхнээс 3-1 нь амьгүй бүжин гаргах буюу дутуу төрж байв. Бүжингүүд бие биендээ төрөмгийн зан авиртай, бэлгийн бойжилт түргэссэн, зарим нь үргүй, зарим нь төрүүлсэн үр зулцгаа торноосоо түлхэн гаргаж шахдаг байв. Мөн хөхөн сүүгүй байжээ. Африкийн орнууд Кен, Нигер бас энтгэгт хэд хэдэн удаа демптэй холбоотой хүн амын тоо цөөрүүлж байна гэсэн хэл ам гарсан. Халдвараас сэргийлнэ гэж тарьсан тарилгын дараа охид эмэгтэйчүүд өргөө болцгоосон. Яагаад гэвэл 21 гонадотропин гэдэг жирэмсний дааврыг нэмэхэд зулбалт үүсгэх, өндгийн сумын салстаас ховхрох, эсвэл ерөөсөө бэхлэгдэж чадахгүй болчдөг. Ингээд л өөрөө зулбдаг. Манайд 1990 оноос үргүүдл ихссэн. Бид вакцин дээр алдаад байна.